За сайн байцгаана уу сонсогчдоо. Ингээд Тунгайхай подкастын ээлж дугаар эхэлж байна. Өнөөдөр бид нар хэрэглэгчийн итгэлийн индекс судалгааны талаар ярилцахаар NRCC компани гүйцэтгэх захирал доктор Алтан Цэцэг болон NRCC компани судлаач доктор Соёлмаа нарыг урьж оролцуулаад байна. Ингээд бидний урилгыг хүлээн авсан танай хамт олон маш их баярлалаа. За бидний нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаад бас баярлалаа. Бид нөгөө өмнөх ярилцлагын дугаарууд дээрээ болохоор макро эдийн засгийн өвлийн талаар ярьж ирсэн. Тэгээд ер нь хэд хэдэн салбарын өвлийн талаар ярьж ирсэн. Тэгээд ярьж байгаа хавцад болохоор биднэрт нэг юм ирээдүйг харсан, илүү ирээдүйн талаар зөвгөнсөн прогноз хийсэн тиймэрхүү мэдээлэл дутмаг байд юм байна. Тийм төрлийн өвдөл судалгаа их хязгаарлагнууд байд юм байна гэдэг дээр яриануд ер нь өрнөж байсан л да. Тэгээд өнөөдөр энэ сэдвээр энэ судалгааны тухай ярилцах болсондоо маш их баяртай байна. За тэгээд яриагаа NRCC компани талаар эхлэе гэж бодож байна. Ерөнхийдөө энэ компани маань хизээ байгуулагдав? Ямар хуу чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна вэ? За манай компани болохоор 2011 онд байгуулагдсан. Тэгээд судалгаа сургалт явуулах юм үндсэн чиглэлтэй эдийн засгийн сургалт судалгаа. За тэгээд одоо энэ онд манай компани 10 жилийн тохиож байгаа. За тэгээд бид нар бол төрийн байгууллагууд, компаниудад чиглэсэн судалгаа, сургалт, зөвлөгөө үйлчилгээ явуулдаг. Үүсгэн байгуулагчид маань мөн одоо компанитай маань холбоотой ажиллах хүмүүс маань баг бүгдээрээ одоо гадны машины рүү сургуулиудад эдийн засгийн ухаанаар докторийн зэрэг хангасан ийм хүмүүс байдаг. Тэгээд зөвхөн докторийн зэрэг хангааснаас гадна одоо олон улсын сэтгүүлүүдэд эдийн засгийн чиглэлээр судалгаа бүтээлээ хэвлүүлсэн ийм хүмүүс ажилладаг ийм компани байгаа. За тэгээд бид нар байгуулагдсан цагаас хойш бол нэлээд олон төрлийн төр судалгааны чиглэлээр тэгээд бас статистикийн программын чиглэлээр бид нар судалгаанууд явуулж исэн, сургалтууд явуулж исэн. За тэгээ манай нэг үндсэн одоо олон танигдаад байгаа бүтээгдэхүүн маань хэрэглэгчийн итгэлийн индекс гэж байгаа. Бид нар 2009 оноос эхэлсэн судалгааг манай компани 2014 оноос хойш үйлдэл болгон тогтмолжуулаад улсын хэмжээнд болгож өгчдгүүд ингээд явж байгаа. Нэг одоо компани маань бүтээгдэхүүн бол энэ өнөөдрийн гол сэдв бас хэрэглэгчийн итгэлийн индекс гэж байгаа. За 10 жилийн ойд бас баяр хүргэе. За тэгээд ер нь би нөгөө нэг МОС-ийн багш нар ялангуяа ихэвчлэн байдаг. Тэгээд ерөнхийдөө ийм академик төвшний судлаачид нэгтгэсэн компани болов гэж бодоод ирсэн. Тэгвэл зөв юм байна. За тэгээд хэрэглэгчийн итгэлийн индексийн хувьд ер нь яагаад энэ судалгааг санаачилж хийх болов? Олон улсад ер нь иймэрхүү төрлийн судалгаануудад аюул ач холбогдол өгөөд яг нөгөө зарлагдах хугацаанд нь ингээл олон нийт анхаарлаа хандуулаад ийм үр дүн гарсан байх шүү гээл айгүй олон талын ярилцлагууд өрнөдөг. Монгол улсад болохоор иймэрхүү судалгаа ховор байгаа юм шиг санагдаад байгаа юм л да. Тэгэхээр яг яагаад энэ судалгааг санаачилж хийх болов? За тэгэхээр анх хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгааг бид нар 2009 онд эхэлж хийсэн байгаа. За ингэхэд үед манай одоо бид нар одоо энэ буцаж ирээд одоо Монголдо ингээд нэг ажиллаж байгаа бол нэлээд хэдэн судлаачид бол нөгөө 2008 оны эдийн засгийн тэр нэг өндөр хөгжөлтэй өөрсдөө сурж байгаа улсууд Америк, Англи хэл энэ улсуудад болж байгаа үйл явдлыг анхаарал тавьж харж исэн. Тэгээд тухайн үед одоо манай улс руу бас яг энэ нэлээд том хэмжээний хямрал одоо манайх руу яг одоо нэлээд очихандээ гэдэг юм таамаглал дэвшүүлээд бас нэг тэр үедээ бид нар тийм нөгөө анхааруулсан нийтлэл бид нар сонинд бас нэг нийлж бичээд бид нар хэвлүүлж ирсэн. Тэг яг тэр үед бол энэ нийлдэв нэгний хүрээлэнгээс энэ одоо эдийн засгийн яг өнөөгийн төлөв байдалтай холбоотой судалгаа ингээд хийх хэрэгцээ одоо эрэлт байна ингээд. Тэгээ тэр үед манай тухайн үед бол МОС эдийн засгийн сургуулийн эдийн засгийн техникийн багш нараас нөгөө энэ эдийн засгийн төлөв байдалтай холбоотой судалгаа хийе гэдэг. Тэрний бий бол тэр үед бас Америкийн нэгдсэн улсад байсан. Сурж ирсэн. Тэгээд тэндээс техникийнхэнтэйгээ холбогдоод тэр тэнд чинь нөгөө consumer confidence index гэдэг нөгөө иймэрхүү төрлийн индексүүд их нөгөө тооцогдож мэдээлэгж байгаа юм амар ажиллаж байсан болохоор манад бас иймэрхүү юм хэрэгтэй байх гэдэг. Манай энд байсан судлаачид ч гэсэн нөгөө багш нар маань ч гэсэн бас иймэрхүү судалгаанууд хэрэгтэй юм бид нар санал нийлцгээгээд тэгээд ингээд анх эдийн засгийн сургуулиас бол ер нь хийж хэлсэн.
яг нөгөө яагаад гэдэг нь бол яг тэр үедээ одоо нөгөө эдийн засгийн байдал аягүй хүнд болоод тэгэхээр зэрэг манад бас ойрын үед ямар одоо чиглэл ямар өөрчлөлт гарах уу гэдэг талаар мэдээлэл өгдөг юм индексийн хэрэгцээ яхахгүй байна гэдэг. Тэгээд тухайн үеийн санхүүгийн боломж бас дэмжлэгийн хүрээндээ бол нэг жил 2009 онд 2 удаа хийгээд тэгээд дараа нь бол эдийн засгийн сургуулиас санхүүжүүлээд жилд нэг 2 удаа 3 жил хийсэн юм байна. Тэгээ үүний дараагаас нь бол одоо нөгөө эдийн засгийн сургууль маань бас юу хагаад татан буугдаад тэгээд энэ судалгааг яг аваад явж байсан судалгааны баг нь энэ судалгаагаа нөгөө таслахгүй гэдэг янз бүрийн их сурвалжаар бид нар бол бас таслахын төлөө хийгээд явж байгаа. Тэгээд хамгийн гол одоо нөгөө энэ дээр бас анхаарал тавьж дэмжиж байгаа байгууллага бол Мөсийн Монгол Японы хүний нөөцийн хөгжлийн төв бол яг энэнд их ач холбогдол гэж бид нартай одоо хамтран ажилласны үр дүнд манай компани зүгээс болохоор бас энэ судалгааг дэмжиж ингээ хоёр талаасаа одоо нөгөө хөрөнгө санхүү төсвийн асуудлын шийдсэн үндсэн дээр л таслалгүй явж байгаа. Тэгээ 14 онд бид нэр өөрчлөсөндөө их баяртай байдаг. Яг л жилдээ нэг гэхээр арай давтамж багтай хэрэглэхэд бас нэлээд мэдээлэл бага болчиход тэгээ бид нэр улсын хэмжээнд улирлын болгож бол 2014 оноос ихэд одоо өдөө хүртэл ингээ тасралтгүй энэ мэдээллийг цуглуулад явж байгаа их баяртай. Тийм ер нь хэрэглэгчийн итгэлийн индекс гэхээр би яг энгийнээр ойлгол юу гэж ойлгол зүгээр юм бол энэ талаар тийм энгийнээр тайлбарлаж өгвөл за хэрэглэгчийн нөгөө нэр нь болохоор өөрөө бол одоо хэрэглэгчид хэр ихтэй байна вэ гэдгийг харуулж байгаа юм. Тэгээд хэрэглэгчид гэхээр энэ маань их ерөнхий сонсогч гэж магадгүй. Гэхдээ яг энэ судалгааныхаа хүрээнээс харах юм бол макро эдийн засгийн хүрээнээс харуул энэ маань бол ерөөсөө л өрхөөд гэсэн үг. Тэгэхээр зэрэг өрхөөд ганц ганцаараа ингээд багахан хэмжээний юм тэгээ нийт эдийн засгтай харьцуулах юм бол багахан хэмжээний худалдаа авалт хийж байгаа ч гэсэн нийлэхээр бол нийт эдийн засгийн одоо үйлдвэрлэлийнх нь бол 50-аас Монголд бол нэг 50-аас 60%-ийг нь худалдаж авдаг ийм том бүлэг багхгүй. Тэгэхээр энэ бүлэг маань одоо эдийн засгийн өнөөгийн төлөв байдлыг ямар юм гэж үнэлж байна. Ойрын ирээдүйд ямар өөрчлөлт гарна гэж одоо хүлээж байгаа юм бэ гэдгийг л гаргадаг ийм индекс. За энгийнээр гэвэл энэ индексийн одоо утга маань бол хэрэглэгчдийн за индекс маань бол өөрөө ингээд хөдөлгөөнтэй хөдөлж байгаа. Тэгээд суур анхны тооцоо маань бол 100-аас бол бид нэр тооцож явдаг байгаа. Тэгэхээр зэрэг 100-аас доош орчихоор ер нь бол нэг эдийн засаг хэвийнээс бол нэлээд одоо тааруухан болж ийн гэдгийг харуулдаг. 100-аас дээш гарахаар бол их эерэг өөдрөг хүлээлт байна гэдгийг харуулдаг. Энэ индекс тэгээ сүүлийн үед болохоор бид нөгөө хангалттай нэлээд дата цуглаад ирсэн болохоор энийг бүр одоо нөгөө нормыг нь болохоор бас хэвийн оноор нормчлохоор ингээд өөрчлөлт зэрэг мэдээлэлд явж байгаа. Яг одоохондоо бол 2018 оны 4-р улиралтай бол ер нь харьцуулаад явж байгаа. За тэр нь болохоор бид нар бас нэг хугацааны цуврааныхаа тоо мэдээлэлээс хэд хэдэн одоо энэ макро эдийн засгийн үзүүлэлтүүдээс 18 он бол бас одоо арай хэвийн он гэж харагдаж байна энэ онуудтай гэдэг. Тэгээ түүнтэй харьцуулж явж байгаа гэсэн үг. Тэгэхээр эдийн засаг хэвийн байдалтай харьцуулахад өнөөдөр хэд вэ гэдэг тэр тоогоо хараад 100-таагаа харьцуулаад ингээд явах боломжтой. Ер нь аргачлалын хувьд та бүхэн анх санаачилж байхдаа ер нь ямар аргачлал ашиглаж исэн бол яг нөгөө олон улсын ижил төстэй судалгааны аргачлал ашигласан уу эсвэл нэг Монгол улстай тохируулаад ийм өөр төстэй тийм аргачлал боловсруулсан болов уу? Ер нь аргачлалын хувьд бол бид нар бүр анхнаасаа л яг Америкийн Conference Board-оос мэдээлдэг Consumer Confidence Index гэдэг нөгөө юм индекс гэдэг. Тэгэхээр тэр индексийг тооцож байгаа аргачлалыг л авч ашигласан байна. Тэгэхээр яг ижилхэн асуултуудаар ижилхэн аргачлалаар индексээ тооцож явдаг. Аргачлалыг та ингээд нэг нөгөө нэг ерөнхий алхмуудыг ингээд нэг жохон тайлбарлаж өгвөл тавчхан. Тэгэхээр яг аргачлалын хувьд бол энэ маань нэгдүгээрт бол төвөр судалгаагаар бид нэр төвөр судалгааны аргачлал хэрэглэдэг. Тэгэхээр зэрэг энэ маань цэвэр санамсаргүй төвөр дээр суурилсан ийм судалгаа гэдэг. Тэгэхээр зэрэг бид нэр өөрсдийн одоо нэг бэлдсэн төврийн хүрээнээсээ бол санамсаргүй суулж ингэж нэг дунджаар нэг удирдалтаа бол 1000-аад өрхийг санамсаргүй суулгаад ингэж судалгаанд хамруулж явдаг байгаа. Тэгэхээр яг жилдээ болохоор энэ нэг 4000 орчим өрхөөс бол санамсаргүй төврөөр мэдээлэл цуглуулж байгаа гэсэн.
Яг судалгааны нөгөө асуулгын хувьд бол яг ямар мэдээлэлс энийг гарах вэ гэдэг асуулга маань болохоор түрүү хэлсэн хэрэглэгчийн итгэлийн индексийг тооцдог Conference Board-ийн асуултуудаас л тооцож байгаа. Энэ асуултууд ерөнхийдөө юуны тухай байдаг вэ гэхээр өнөөгийн байдлын индекс гэхээр яг өнөөдөр одоо ажлын онцлог ямар байна вэ? Өнөөдөр бизнесийн нөхцөл байдал ямар юм бэ гэсэн ийм нөгөө асуултуудаас тодорхой одоо юм нөгөө сонголтууд нь болохоор зэрэг хэвийн бус одоо тийм мууч гэдэг юм уу тийм ийм нөгөө урдаас одоо бэлтгэсэн юмуд байдаг л да нөгөө хариултын одоо скейлүүд гэдэг юм одоо байдаг. Тэгээд тэндээсээ ингэж сонгоод тэгээд яваад явдаг. За анхны нөгөө мэдээлэл маань бол яг өнөөгийн байдлын индекс дээр хоёр одоо тусдаа индекс явдаг. Тэр нэг ажлын олдцын тэгээд тэр юу гэдэг бизнесийн нөхцөл байдлыг харин ирээдүйн хүлээлт нь болохоор нэмээд орлого явдаг байгаа. Тэгэхээр зэрэг өрхийн санхүүгийн байдал одоо эх 1 жилийн хугацаанд ямар болох вэ гэсэн ямар боломж та хүлээж байна вэ гэсэн ийм асуултаас бол мэдээлэл гаргаж авдаг бас орлогын индекс гэдэг. Тэгээд энэ 5 индексийн бол энгийн дунджаас бол хэрэглэгчийн итгэлийн ерөнхий индекс тооцогддог байна. Яг нөгөө индекс тооцох аргачлал нь бол мэдээж одоо бидний хувьд бол нөгөө хэвийн онтой харьцуулаад бол мэдээлэлд явж байгаа. За энэ нь болохоор бас яг Conference Board-ийн ер нь бол алхмуудыг бид нар дагаа явж байгаа гэсэн. Тэднийх ч гэсэн анх нөгөө тооцож эхэлснээс хойш нэлээд мэдээлэл цугласны дараа 84 билүүн оныг 86 оныг билүүн нөгөө хэвийн он гэдэг тэгээ тэр индекстэйгээ бусад индексийг харьцуулаад тэгж мэдээлэлд явдаг болсон байна. Манай хувьд бол бас нэлээд мэдээлэл цуглачлаа гэд би тэд бас ингээд юуг нь өөрчлөөд явж байгаа. За тэгээ энэ хэрэглэгчийн итгэлийн индекс яг манад хэрэглэж байгаа аргачлал бол хамгийн нийтлэг хэрэглэгдэх аргачлал. Энэ бол ганц манад биш. Одоо маш олон улсад дэлхийн бараг одоо хэд нэг яг тэд гэсэн тоог нь мэдгүй. Гэхдээ маш олон улсад энэ ганц өндөр хөгжилтэй биш. Шилжиж байгаа улсуудад ч гэсэн тухайлах юм бол одоо зүүн Европын улсуудад ч гэсэн энэ хэрэглэгчийн итгэлийн индексээр ингээд тооцож ингэж мэдээлдэг. Тэгэхээр зэрэг яг нийтлэг өргөн хэрэглэгдэх юм арга байна. Тэгээд энэ аргыг бас сонгосон нь болохоор бидний хувьд бол нөгөө бусад тэр улсуудын хэрэглэгчийн итгэлийн индекстэй бас харьцуулагдах заргаар үнэлэх ёстой гэдэг утгаараа нэгдүгээр, хоёрдугаар тухайлбал одоо Америкт гэхэд маш олон жил үнэлчихсэн хэрэглэгдчихсэн юм одоо нөгөө шалгагдаад тийм ээ тэгээд засагдаад ингээд одоо хэрэглэгдэхэд явж байгаа арга учраас бид шууд аваад ингээд ашигласан байна. Ер нь төвөр судалгааны хувьд ингээд улирал алхам мянган өрхийг хамруулж байгаа гэж байгаа. Ер нь төвөр судалгаагаа яаж зохион байгуулдаг юм бол за манайх төвөр судалгаа бол улсын хэмжээнд гэж хэлсэн. Тэгээд улирал болгон мянган хэрэглэгчийг одоо санамсаргүйгээр төвөрлөө. Тэгээд уцаар зохион байгуулдаг судалгаа уцаар авдаг. За тэгээд төврийн хэмжээний хувьд бол 1000 гол хангалттай. Энэ чинь санамсаргүй төврийн аргаар явж байгаа учраас тийм яг их боломжтой хэрэглэгчээ бол төлөөлнө. За тэгээд энэ нөгөө бусад гадны судалгаанууд ч гэсэн 1000 орчим тийм хятад ч бүр 700 хүнээс авдаг гэдэг баг тийм. Улс улсуудын тэр хавцаа. Тэгээ манай холмыг тэгж авч байгаа. Тэгээ төврийн шинж хамрах үеийн тухайд бол улсын хэмжээнд явагдаж байгаа тийм. За тэгээд шинжийн хувьд бол яг л одоо нөгөө их олонныгоо төлөөлөх үедээ 50% нь Улаанбаатараас тэгээ бусд нь бол яг нөгөө бүсүүдээ ингээд төлөөлөх үед хамгийн их нь одоо төвийн бүстэй дараа нь баруун бүсээс 13%, төвийн бүсээс 17% гээд ингээд яг төлөвлөлтөд орж ирж байгаа юм. Тэгээд 41% нэрхтээ үлдсэн нэмэгтэй хүмүүс гэдэг. Тэгээд бид нар боловсрол нас эднэрээр нөгөө тайлан дээрээ төврийнхаа юг улирал болгоны тайлан дээр тухайн одоо тэгээ яг тэр шин чанар юу н хадгалагдаад явдаг. Энд нэг юм нэмээд хэлэхэд бол тэр нэг 1000 өрөх гэдэг байгаа тэр нэг тооцоолол маань бол юунаас нөгөө бас бид нар нөгөө суур хувьсгчаасаа өөртөө тооцоолоо. Тэгээ тухайн үедээ бол за энэ бол нөгөө төлөвлөх боломжтой юм аа гэсэн тийм төслээр бол бас гарсан тоогоо. Тэгээ сая бас хэллээ шүү дээ тийм нэгэнт ингэ төвөрлөгдсөн датагаа ажиглахаар бол ерөнхийдөө бол их олонлогийн бүтцийг бол хадгалаад яваад байгаа гол шин чанаруудаараа. Ер нь анхнаасаа л уцаар авдаг байсан болов уу эсвэл ковидтай холбоотой бас ингэж өөрчилсөн болов уу? 14 оноос хойш л уцаар авч байгаа байхгүй. 9-өөс 14 оны хооронд болохоор жилдээ нэг удаа Улаанбаатар хотод тэгээ яг нөгөө биежилж нүүр тус ярьцлага хийж авч байгаа. 14 оноос хойш дандаа
уцаар явж байгаа. Тэгвэл саяны нөгөө ковидын үед бас тийм нэг их хүндрэл гараагүй юм шүү дээ. Уцаар ярилцаал байсан болохоор тийм байна. Зарим нэг судалгааны хувьд яг ковидын үед яаж авах вэ? Илүү таблет ч юм уу, таблет эднэр ашигладаг ч юм уу, эсвэл онлайнаар судалгаа авдаг ч юм уу гэд нөгөө судалгаа авах олон аргачлалуудын талаар бас нөгөө ярилцлагууд болоод ах шүү гэсэн. Ер нь онлайн нөгөө нэг захимаар ингэж нөгөө бүглүүлэх тийм боломж байдаг л ах л та. Гэхдээ илүү уцаар нь илүү танай судалгаанд тохиромжтой байсан уу? Онлайнаар ачаар нөгөө бидний нөгөө самсргүй төвөр гэдэг юм боломжгүй болчихно. Бид тийм төвөр 1000 хүний одоо самсруугаар авах тэр зарчим маань алдагдчихж байгаа. Онлайны хувьд бол түрүүн бас хэллээ тийм нөгөө самсргүй байдал нь алдагдчихна гэдэг. Яг тэр энэ маань бол нөгөө зөвхөн тэр хүний сайн дурын үндсэн дээр тэр хүмүүс биднээс ятгах хэдэн юм байхгүй. Өөрөө нөгөө хараад за одоо оролцох уу үгүй юу гэдгийг шийдэл явдаг болохоор нэгдүгürt бол дутагдaltaй, хоёрдугаар ч яадаг вэхээр онлайн суурь бол ер нь бол нөгөө одоо бид нар attrition гэж ярьдаг судалгаанд хамрагдахгүй байх түвшин өндөр тийм судалгаа. Түүнтэй харьцуулахад бол утасных бол хамаагүй бага байдаг. За мэдээж утаснаас бол нүүр тулсан яриа бол хамаагүй бага. Гэхдээ одоо нөгөө төвөр судалгаан дээр ялангуяа улирлын давтамжтай манайх шиг юм том орон нутагт мэдээлэл гаргая гэвэл яагаад бид нар 2014 онд уцаар нөгөө мэдээлэл зөвлөх аргачлалыг сонгосон бэ гэхээр ийм 3 сарын хугацаанд 1000 гаруй өрхөөс нүүр тулсан ярилцлагаар Монгол улсын хэмжээнд бол мэдээлэл зөвлөх ямар ч боломжгүй байна. Тэгэхээр хамгийн оновчтой арга маань юу болж байгаа нөхөр нөгөө самсргүй тэгээд аргачлаач яг нөгөө техникийн хувьд алдахгүй тэгсэн мөртлөө хүмүүсээс яг мэдээллийг цуглуулах боломжтой арга нь утсан байна гэдэг нь одоо ер нь улам бүр их батлагдсан. Анх мэдээж бид нөгөө тестлэл туршаал янз бүрээр зэрэгцэж явсан шүү дээ. Энд чинь нөгөө утас ба нүүр тулсан яриа гэдэг Улаанбаатарт нөгөө бас зэрэгцүүлж хүртэл үтсэн байгаа. Тэгж байгаа за энэ болох юм байна, ажиллах юм байна гэдгийг шалгасныхаа дараа бид нар уцаар бол авдаг болсон. Тийм төвөр судалгаач ер нь зардал өндөртэй байдаг шүү дээ. Тэгэхээр зардал хэмнэхээс гадна цаг хугацаа хэмнэсэн хамгийн тохиромжтой арга нь байсан юм байна. Одоо нөгөө уцаар ингээд асууж явах хавцад судалгааны маань асуултууд нь ер нь ямархуу түвшинд яаж бэлтгэгддэг бол одоо энэ эдийн засгийн мэдлэггүй тийм эдийн засгийн салбарын биш хүмүүс одоо тухайн асуултанд хариулахад хэр хүндрэл гардаг бол энийг яаж тохируулдаг бол энэ судалгааны асуултын хувьд бол үндсэндээ 5 бүлэгтэй байна. Тэгээд ер нь бол ерөөсөө тийм нэг хүн хариулахад энгийн хэрэглэгч хариулах боломжтой асуултууд хэрэглэгчийнхаа яг нэг итгэлийг хэмжиж байгаа учраас тэгээд өрхийн орлого нь хэр өөрчлөгдсөн гэдэг бас нэг бүлгийн жишээ нь үн ханшийн өөрчлөлтийг хэрхэн хүлээж авах талаар асуув. Тэгээд одоо валютын ханш хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар хүлээлтийг тандна. За тэгээд том худалдаа авалтуудынх нь төлөвлөгөөг асуув. Тэгээд зээлийн эрэлтийг асуув. За тэгээд сүүлд 19 оноос хойш нэмэгдсэн дэр санхүүгийн ихтгэлж гисэн байгууллагуудад хэр ихтэйдвэ гэдэг ийм байдлыг таацсан. Ер нь бол энгийн хүн хариулах эдийн засгийн мэдлэгтэй хамаарч шаардлагагүй. Зүгээр хэрэглэгчдээс л одоо тэгэл одоо ажил олдоход хэр хүндрэлтэй байна вэ гэх мэтчлэн маш энгийн асуултууд асуудаг. Тэгээд стандарт асуултууд шиг хэрэглэгчийн идэвхтэй индексээ бусад улсуудад хэмждэг. Тэгэл ер нь судалгаа маань ингээд 5 бүлгээр явж байгаа. Тэгээд сүүлд нөгөө санхүүгийн итгэлийн индекс гээд нэмэгдсэн байна. Энэ ер нь яагаад нэмэгдэх болсон юм бол энэ тухай. За бид нар энийг нөгөө нэг сүүлд ерөнхийдөө нөгөө санхүүгийн бид нар энэ хэрэглэгчийн итгэлийн индексээ бас ингээд сайжруулах гад өшөө нэмэлт мэдээллүүд бас оруулаад бизнесийн төрийн байгууллага хэрэглэгчид өөр юу одоо жишээ энэ нөгөө нэгэнт ингэ тогтмолцсон төвөр судалгаа явуулж байгаа юм чинь энэ давуу талаа ашиглаад өөр нэмэлт хэрэгтэй мэдээллүүд юу гаргаж ирч болох вэ гэж ингээл бодоол одоо шинжилэл асуултууд нэмэл явдаг. Санхүүгийн итгэл бол 2008 оны хямралаар нөгөө Чикаго их сургуулийн нэг бизнесийн сургуулиас ерөнхийдөө тэр үеийн санхүүгийн хямралтай том хямрал болсон. Тэгээд хэрэглэгчид ерөнхийдөө банк санхүүгийн байгууллага хөрөнгөний зах зээлд итгэх итгэл нь хэр унж байгаа гэдгийг хинжих зорилгоор анх хинжиж эхлээд тэгээд тэрнээс хойш ингээд нөгөө тасралтгүй бас ингээд удирдал алга явж байгаа. Сүүлд бол
жилдний болоод өдөр тогтмолжоод явсан байгаа байхгүй. Тэгээ бид нар энийг бас яг ингээд шин бүрэлдэхүүн болоод нэмсэн бас нэг нэмэлт юм хэрэгтэй мэдээлэл болох юм байна гэд. Тэгээ ер нь цаашаа ч гэсэн бид нар бас энэ юундаа ер нь бас өөр юу нэм шинжилж болох вэ гэдэг бүтээгдэхүүн юм чаа. Тэгээл аль болох нөгөө шинжилэл цацаж гарч байгаа бүтээгдэхүүн гэдэг утгаараа тэгэл нэмэгдээ явж байгаа нэг юм хэрэгтэй мэдээлэл болох үс ийм нэг бас бүрэлдэхүүн нэмж явж байгаа. Тийм тэгэхээр 12 жилийн хугацаанд ингээд нөгөө нэг яг аргачлалын хувьд ч гэсэн хамрах хүрээний хувьд тэгээд нөгөө нэг хугацааны хувьд ч гэсэн ингээд айгу сайжраад явж байгаа юм байна. Задаргааны хувьд нэг дэлгэрүүлж яривал ер нь одоо хэрэглэгчийн итгэлийн индекс ингээд индексүүдэд тооцоод тухайн индексүүдэд ямар задаргаагаар харах боломжтой байгаа вэ? За энэ дээр тухайлах юм бол одоо нөгөө бүсүүдэрээ сая Солимон доктор бас хэллээ тийм нөгөө задлаад ингээд харуулах боломжтой гэдэг. Дээр нь бас насаар бид нар бол нөгөө насаар боловсрол тийм нөгөө тэгээд хүйсээр мөн орлогоор нь одоо нэг орлогын бас тийм нөгөө бага орлоготой байна уу дундаас дээш орлоготой байж гэх юм ингээд орлогын бүлгээр бас мэдээлэл гаргах юм боломжтой. Тэгэхээр зэрэг тодорхой одоо нөгөө хөлс компаниуд ч юм уу тийм ээ ийм өөрсдөө нь одоо нэг зорилт зорж байгаа одоо энэ хэрэглэгчийн бүлэг байгаа бол яг тухайн бүлгийн хувьд бид нар бас мэдээлэл зэрэгцүүлээд ингээд тооцоод харуулад өгөх юм боломж байгаа. Тэгээд ер нь ингээд энэхүү мэдээллийн сан үүснээрээ ингэж нөгөө нэг одоо юу гэх вэ доктортой ингэж судалгаагаа хийж явсан аюу давуу тал гэж харагдаад байгаа байхгүй юу. Тэрнээс нөгөө нэг зөвхөн тухайн үеийг судлаад орхичоор нөгөө өмнөх удаа харьцуулах тийм боломж нь алдагдаад тэгээ ялангуяа манай улсад чинь нөгөө нэг зарим ихэнх судалгаанууд нөгөө нэг янз бүрийн санхүүгийн ялангуяа асуудлаас хамаарат тухайн нэг удаа хийгдээд ингээд хаягдчихдаг тохиолдол их байдаг. Тэгэхээр ингээд мэдээллийн сан үүссэн байгаа нь бол илүү онцлогтой гэж хараад байгаа байхгүй юу? За яг хэллээ нөгөө энэ индексын одоо энэ индексын маань бол хамгийн том давуу тал анх бол мэдээж ингээд индексийг үнэлж хахад бас хүмүүс нөгөө ямар учиртай чинь дээ нэгдүгээрт бол нөгөө дөнгөж шинэ индекс болохоор яаж ашиглахаа ч мэдэхгүй ч гэдэг юм нэг иймэрхүү бас талууд байсан. Хоёрдугаар бас янз бүрийн өөр бас нэг 23 газраас бол иймэрхүү индекс бас үнэлэх гэсэн юм ордлогод бас хийгдчихлээсэн тэр үеэр. Гэхдээ нөгөө манай судалгааны хувьд бол мэргэжлийн хүмүүс хийж байгаа учраас бол нөгөө аргачлал хамгийн чухал гэдэгт бол бид нар яадаг одоо ач холбогдол өгдөг. Тэгэхээр зэрэг яг л одоо нөгөө сансруу төврээр яг нөгөө төр судалгааны яг аргачлалаар хийж байгаа болохоор энэ нөгөө судалгааны одоо мэдээлэл маань бол яг тэр үеийнхээ тухайн байдлыг бол харуулж явсаар одоо өнөөдөр болохоор хүмүүс за энэ нэг яа харахгүй энэ нэг мэдээлэл байдаг юм байна агуулгадаад байна гэдэг ингээд зарим нь бас ашиглаад ингээд ихэлж яана гэж бид нар харж байна л да. Ингээд яг юм урт хугацааны сан үсэд ирэхэд нэг юм ерөнхий чиг хандлагыг бас харах боломж бүрдэж байгаа хэл та. Тэгэхээр ер нь хэрэглэгчийн итгэл яг Монгол улсын хувьд тооцож байгаа учраас Монгол улсын энэ хэрэглэгчийн зан төлөвч гэдэг юм уу эсвэл тодорхой нэг юм эдийн засгийн огцом өөрчлөлтөд хариу үзүүлэх тийм одоо сэтгэл зүйн одоо юу ч гэдэг юм уу тиймэрхүү нэг ерөнхий хандлага юу н ажиглагддаг болов. Нөгөө манай Монголын хэрэглэгчд маань яг бас л ялгаагүй бусад газрын одоо улсуудын хэрэглэгчтэй адилхан нөгөө шийдвэр гаргадаг юм те ухаалаг өөрсдийнхөө одоо тэр нөөц боломжийн хүрээнд хамгийн тэр мэдээллийг ч гэсэн хамгийн сайн ашиглаад л өөртөө одоо хамгийн зөв шийдвэр гаргахыг хичээж байгаа хүмүүс те иргэд гэж бол бид нар ингээд хардаг. Тэгээд тэр нь ч гэсэн энэ судалгаагаар харагддаг. Яг л эдийн засгийн байдал таархан болох үед бол нөгөө хариу үйлдэлүүд нь бол бусад улсуудтай адилхан хариу үйлдэлүүд явдаг. Жишээлх юм бол одоо орлого нь дуурайд эхлэнгүүт яг хөө хэрэг зэрэг худалдаа авалтын төлбөрөөгөө өөрчлөлөө те нөгөө үйл хөдлөх хөрөнгөч гэдэг юм ингээд бид нар удаан эдлгээтэй бүтээгдэхүүн гэж ярьдаг. Ийм нөгөө бүтээгдэхүүнийх нь одоо эрэлт шууд буурдаг байна. Тэгээ энэ угаасаа нөгөө нийтлэг юм хандлага энэ дэлхийн улс орнуудад ч гэсэн яагаад бид нар удаан эдлгээтэй бүтээгдэхүүний одоо нөгөө тэр худалдаа авалтын төлөвлөгөөг сонирхдаг вэ гэхээр бусад улсуудад ч гэсэн ялгаагүй удаан эдлгээтэй худалдаа авалтын төлөвлөгөөг сонирхдаг. За шалтгаан нь нөгөө хамгийн түрүүлж хариулт үзүүлдэг байхгүй энэ. Эхлээд хүмүүс өргөн хэрэглэгдэх бүтээгдэхүүнийг тандаггүй хэрэглээгээ эхлээд яадаг вөхөр орлого борох гэж байгаа бол удаан эдлгээтэй бүтээгдэхүүнээр хэрэглээгээ тандаг. Жишээ нь би гэр орныхоо засвар хийх гэж байгаа бол хоошлуулна
машин авах гэжсэн бол хойшлуулна. Жоохон үнэтэй амралтанд явах гэжсэн бол хойшлуулна гэх мэтчлэн нөгөө их л ийм эдийн засгийн одоо нөгөө төлөв байдал өөрчлөгдөхөд одоо нөгөө засагддаг тий танагддаг ийм зардал маань удаан эдлэгтэй бүтээгдэхүүн зардал. Тэгэхээр зэрэг энэ талаас нь харах юм бол манай хэрэглэгчид маань одоо ямар ч ялгаагүй Америк, Английн хэрэглэгчтэй яг л адилхан тийм ээ тэр эдийн засгийн төлөв байдалд бол яг адилхан хариу үйлийг үзүүлдэг. Хамгийн сүүлийн судалгаа бол сайхан танилцуулагдсан байгаа. Тэгвэл тэр судалгааны талаар нэг товчхон хэлж болох болов ер нь ковидын үед бид нарын хэрэглээний зан төлөвт ер нь ямар хөө өөрчлөлт гарсан бол гэдэг дээр ковидын үед бол яг бас сайн атлетик захирлын хэлж байгаатай адилхан одоо дэлхийн мэдээлэл энэ том шоконд өрсөн шүү дээ. Тэгээд ерөөсөө хаасайгүй л нөгөө юм итгэлүүд унсан. Манай ч гэсэн адилхан унсан. За тэгээд нөгөө хэрэглэгчид итгэл бол яг ковидоос өмнөх үеийн манай эдийн засгийн үед хэвийн байсан он нь 2018 он багхгүй. Тэгэхээр одоо болтол тэр хэвийн оны түвшинээр бол хэрэглэгчийн итгэл хүрээгүй байж байгаа 6-аас бага түвшиндээ байгаа. За тэгээ нөгөө ковидынхаа нөхцөл байдлаасаа болж юм уу те өөр бас өөр өсөлтөөс болж байгаа. Ерөнхийдөө нэг 20 оны туршид бол баг зэрэг буураад нэг жоохон өсөөр нэг тийм л байгаа. Гэхдээ бол 18 оны одоо ковидын өмнөх хэвийн тэр түвшинээр хүрээгүй. За тэгээ энэс цаашаа одоо ковидын үеийн одоо ийм шинэ хэвийн хэдэн он дээр ч юм уу бас тогтоох бах тий. Тэр үед бас манай судалгаач нөгөө апдейт болоод тэгээ датагаа за тэр оноо нэг хэвийн оноос нэг бид нар харж байгаа. За энэ одоо бол нэг 18 оноос хойш ковидын дараах хэвийн он маань энэ байна гэх. Тэгэхээр манай нөгөө хэрэглэгчийн итгэлээ хэвийн 100 маань бас нэг он дээр очиод бас тогтоох байх. Тэгээ яг өнгөрсөн энэ 2 дугаар үйлдвэрлэлийн судалгаагаар ч юм бол үйл явдлыг дуурсан гэж гарсан шүү дээ. Тэгээ яг өмнөх оны мөн үе гэдэг чинь 20 оны 2 дугаар үйлдвэрлэл чинь ковидын үед одоо нэг цохилттой байсан тий. Тэрнээсээ нэг үйл явдлыг буурсан гэсэн байдалтай одоо гэхдээ 18 оны хэвийнээс бол бага байна. Батлаа гэсэн үг тийм. Тийм уучлаарай юун дээр сайн нэг алтан цэцэг захирлын хэлээдсэн тэр нөгөө худалдаа авалтын төлөвлөгөө шүү дээ. Тэр бас баг зэрэг буурахаар гарсан. Ирэх 6 сарын хугацаанд үйл явдлыг том худалдаа авалт бол үйл явдлыг буурах юм байна гээд. За тэгээд үнийн хувьд бол хараа маш өндөр үнийн түвшин бол нэлээд огцон өснө гэсэн хүлээлттэй ийм одоо сүүлийн хүний хуулиар дараалал юм хэрэглэгчид үн бол огцон юм өснө гэсэн нэлээд өндөр өснө гэсэн хүлээлттэй байна. Ер нь үн амар өсөж байгаа шүү дээ. Тэгээд ер нь яг энэ судалгааныхаа үр дүн яг эдийн засгийн одоо бодит үйлдэлтүүдийн үр дүнтэй ингээд дараа нь харьцуулах боломж гарч байгаа шүү дээ. Тэгэд харьцуулаад үзэхээр одоо эдийн засгийн өсөлт саяны үнц гэдэг юм уу, инфляц гэдэг юм уу, иймэрхүү үзүүлэлтүүдтэй ер нь хэр таардаг бол ер нь хэрэглэгчийн итгэл маань өөрөө нөгөө эдийн засгийнхаа нөхцөл байдалтай хэр ингэж одоо нөлөөлж хамаарж явж байна вэ? Яг саяны энэ дээр бол одоо нөгөө хамгийн сүүлийн нөгөө судалгаанаас мэдээлэхэд бол манай нөгөө судалгаанаас 2020 оны 4-р үйлдвэрлэлийн судалгаагаар бол анх одоо энэ инфляцийн хүлээлт өссөн байгаа. Тэр үед чинь инфляц эртмүүд доогуур ирсэн шүү дээ. Тухайн үеийн инфляц нь 3% илүүтэй байсан. Гэтэл манай судалгаанаас эх 6 сарын хугацаанд инфляцийн 6 сарын инфляц маань бол 6% орчим байх юм байна гэсэн бид нэр тийм нөгөө мэдээллийг бол өгсөн байна. Тэгээд тэр үедээ ч гэсэн бид нөгөө инфляцийн хүлээлт өсчлөө шүү нөхөдийн донд тэгээд яг тухайн үеийн инфляцийн түвшин чинь дор түвшинд байгаа гэдэг. Манай судалгаанаас ингэ өсгөн гэсэн мэдээлэл бол гарсан. Тэгээд яг саяны одоо хамгийн сүүлийн чинь бол 7 сарын чинь мэдээлэгдсэн баг. Тэгэхээр 7 сарын инфляцийн түвшин чинь сая 7% байлаа шүү дээ. 6 сарын инфляцийн түвшин чинь бараг 6% ч билүү да. Тэгэхээр зэрэг нөгөө бодит байдалтай хэр нийцж байгааг бол манай судалгаанаас 6 сарын дараа 6 орчим хувь байна гэдгийгсэн. Саяны энэ удаад бол нэлээд одоо нөгөө их ойрхон очсон байгаа. Мэдээж энэ чинь нөгөө урдаас тааж байгаа 6 сарын дараах жилийн дараахыг дандаа таамаглаж явж байгаа шүү дээ. Тийм учраас бол нөгөө зөрүү бол гарах үедээ бол гарна. Гэхдээ хандлага нь бол ер нь дандаа
одоо яг таардаг, яг нийцдэг байгаа. Яг тоон дээр очихоор жишээ нь бид нар яг 6-г 6 гэлээ гэж бол хэлэх арга байхгүй. Яг харахгүй юу гэж хэлсэн бэхээр эх 6 сард бол инфляцийн түвшин одоо байгаас нэлээд өсөх нь шүү гэдгийг л яг хэлж байгаа бол энэ маань одоо их сайн индикатор индекс байна л гэж нэг үнэлэгддэг байгаа. Тэгэхээр тэр талаас нь харах юм бол бид нар одоо сайн хангалттай сайн байна л гэж хэлж байгаа. За ер нь өмнө нь ингээ мэдээлж ирсэн юмнуудаар эдийн засгийн байдал удахгүй жоохон таархан болох нь шүү гэд одоо бид нэг 6 сарын өмнө бол тэгж анхааруулсан тохиолдлууд бол байгаа. Тэр чинь одоо 13 оны төгсгөл дээр жишээлх юм бол тэр үед эдийн засаг амар сайн ингээд бүүн болол явж явах үед манай хэрэглэгч итгэлээс унаад ихсэн ба. Тэгээ бид нэр одоо нөгөө хэрэглэгчид эх 6 сард болохоор байдал таархан болох нь шүү гэж ингээд л мэдээлэл явуулдаг байгаа. Тэгээ яг нөгөө эхний үедээ ингээд мэдээлэхээр хүмүүс нэг энэ чинь нөгөө сайн яахгүй одоо нөгөө дөнгөж мэдээлэл за шинэ индекс болохоор бас тэгээ итгэл төрдгөл байсан баг. Тэгээ ойрноос л ерөнхийдөө ингээд нэг сүүлийн нэг жил мэл гаруй хугацаанаас бол бас тал талын байгууллагууд ингээд анхаардаг, анзаардаг л болсон байна гэж бид нар хараад байна. Ер нь энэхүү судалгааг ер нь ямар төрлийн шийдвэр гаргалтанд ашиглавал илүү тохиромжтой бол за тэгээ та нар нөгөө хэрэглэгчээ бас ингээд ажигладаг байх ямар төвшний хэрэглэгчид илүү хэрэгжилж гин одоо бодлого шийдвэр гаргагчид ашиглаж гин үү эсвэл судлаачид ашиглаж гин үү гэдэг юм уу? За яг юу судлаачид бол ашиглаж байгаа ялангуяа одоо нөгөө оюутнууд шиг юм судалгаанд ашигладаг ч юм уу эсвэл судалгааны нөгөө байгууллагууд яг судалгаа хийдэг хүмүүс бас индексийн утгаа өгөөч бид нар нөгөө динамикаар ингээд аваад нэг юм харах гэсэн тийм шинжилгээ хийх гэсэн өөрийнхөө нөгөө хийж байгаа судалгаанд ашигласан гэсэн бас тийм юмнууд бол байдаг. Яг байгууллагуудын хувьд тэгвэл бас бизнес ихнес сонирхоод нөгөө яг тайлан гарангууд биднэрт ингээд мэдээлэл өгөөч гэдэг ингээд бас тийм юмнууд бол байна. Гэхдээ одоо сүүлийн үед л жоохон ингээд юм хандлага илэрч байгаа. Яг өмнөдөө бол өмнө нь мэдээж ингээд нөгөө анхны тоо дөнгөж юм ихлээл нэг тоо хэлэхэр чинь зэрэг тийм нөгөө бид нар чинь одоо нэг зүгээр мэрэгч төлөвч хүмүүсээс нэг ялгаагүй санагддаг байсан баг. Тийм нөгөө датан цуглаад аргачлал ингээд нэг яа харахгүй нэг юм аргачлалаар хийгээд байна гэдгийг хүмүүс анзаараад нэг мэдээлэл байна гэдэг ихээр сонирхож эхэлж байна. Тэгээд хувийн бизнес ихний хувьд бол бас яг хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах жах үедээ одоо биднээс бас ураад ингээд нөгөө мэдээлэл аваад тэгээ энийг одоо манаа дээр тэгвэл яг ийм шийдвэр дээр юу гэсэн үг вэ гэсэн бас тийм юмуд байна. Бас хэрэглээ бол байна. Юу төрийн байгууллагуудын хувьд бол яг одоо нэг хэрэглэгчийн итгэлийн индекс гэдэг Монгол банк бол бас өөрсдийнхөө одоо сэтгүүлд бол бас манай энэ индексийг аваад мэдээлээд ингээд хүмүүс мэдээлэл өгөх тийм төлөв байдлын талаар хэрэгтэй мэдээлэл агуулж ингээд бас өөрийнхөө нөгөө тэднээс гардаг сэтгүүл гэдэг чинь тэндээ бол бас манайх гарсан удирдалд ингээд аваад оруулаад явдаг тийм юм байна. Харилцаанууд бол байгаа. Харилцааны банкуд бас тийм хэрэглэж байгаа шиг байна. Тэгэхээр та нар бүр ингээд айгүй тууштай ингээд судалгаа хийж явсны үр дүнд нөгөө нэг тийм хэрэглэгчтэй бас бэлдээд тэгээ одоо ингээд илүү хэрэглэх дадал бас сууж эхэлж байгаа юм тий. Энгийн одоо иргэд ер нь өөрсдийнхөө одоо энгийн хэрэглээнд ч юм уу эсвэл худалдаа авалтанд ч юм уу шийдвэр гаргалтанд ашигладаг бол бас нэг юм юу байдаг ш нөгөө нэг одоо жишээ нь бензиний үн нэмэгдэнэ гэдээ ярьчингууд нөгөө барааны үн дагаа нэмэгдчихдэг шүү дээ. Эсвэл хаан шиг өснөө буурна гэх юм бол бас нэг дагаад юм болоод идэг. Тэгэхээр энэхүү индекс маань нэгэнт ингээд ирээдүйг төлөвлөж байгаа учраас тиймэрхүү одоо байдлаар нөлөөлөх ч юм уу тийм зүйл юу н ажиглагдчих байсан болов уу? Энэ болохоор яг нөгөө юу биш одоо яг чиний хэлж байгаа шиг ямар нэгэн спекуляц хийх ч юм уу тийм байдлаар бол одоо энэ индексийг нөгөө ашигладаг гэж тийм бол хэрэглээ бол ер нь байхгүй. Энэ маань өөрөө нөгөө хүмүүсийн дунд байгаа мэдээллийг хүмүүсийн итгэл ямар байгааг бид нар өөрсдөө гаргаж ирж байгаа юм байхгүй. Тэгэхээр зэрэг энд хариу үйл үзүүлээд ямар ч тиймэрхүү угаасаа тэнд байгаа мэдээлэл байхгүй. Тэгэхээр зэрэг тэр мэдээллийг бид нар гаргаж тавьж байгаа байхгүй. Тэгэхээр хэрвээ үнийн түвшин өсөхнийг харчлаагаа бол өсөх тийм юу тэр хэдийнэ тэр нөгөө одоо хэрэглэгчдийн нийт масс дотор тэр байгаа мэдээлэл байхгүй.
тэрийг бид нар гаргаж ирж байгаа одоо тэр хэрэгцээтэй хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах гэж байгаа тийм эсвэл одоо тэр хувийн байгууллагууд хувь хүмүүс тэгэл төрийн байгууллагууд ч юм уу гаргаж өгчл байгаа аахгүй. Тэрнээс биш энэ маань бол тэнд юм байхгүй л энэ индекс өөрчлөгдөхгүй. Тийм л юм. Тэгэхээр нэг одоо онцлог нь юу вэ гэхээр зэрэг хүмүүсийн дунд байгаа тэр өөрийнхөө орлогоо хараад өөрийн тэр ойрын ирээдүйд өөрийнх нь одоо тэр бизнесийн нөхцөл байдал ямар шүү харагдаж байгаа юм өөрт нь өөрийн ажлынх нь одоо тэр доктортой байдал те тэрийг өөрөө юу гэж харж байгаа юм орлогоо юу гэж харж байгаа юм санхүүгийн байдлаа яаж явуулж байгаа юм бид нар гэсэн энэ мэдээллийг бид нар гаргаж ирж байгаа нэг онцлог нь тэгэхээр одоо бид нар нэмэлт тийм цоо шин мэдээлэл гаргаж тавьж байгаа биш ямар нэг одоо үгүй одоо энэ бол угаасаа байгаа мэдээлэл болохоор энд бол ямар нэгэн хариулт үзүүлэх нь ашиггүй л байдаг бахал та. Одоо хүмүүсийн дунд байгаа хүлээлтийг хэлж байгаа болохоор дараах нь бол эдийн засгийн байдал дархан болж ирсэн тийм юм бол байна. Тэр бол нөгөө хүмүүс юмаа үйлдвэрлэхээ ойлоо тэгж байгаадаа биш ерөөсөө л юу гэхээр нөгөө тэнд байгаа мэдээллийг бид нэр илрүүлж гаргаж ирж байгаа. Тэгэхээр яагаад энэ чухал юм бэ гэхээр зэрэг ойрын үед ийм бай одоо нөгөө эдийн засгийн төлөв байдал ингэж өөрчлөгдөх нь байна шүү гэсэн тэр мэдээллийг бид нэр ил гаргаснараа нийтлэг одоо тэр бизнесийн ч юм уу те хувь хүмүүс ч юм уу илүү оновчтой шийдвэр гаргах тухайн тэр нөхцөл байдалд зохицсон шийдвэр гаргахад нь хэрэгтэй мэдээлэл гаргаж өгч байгаа гэж хэлж болно. За жишээлхэд одоо өрхүүдийн хувьд гэхэд энэ яваандаа одоо ингэж нэг яг одоо өрхүүд яаж хэрэгжилж байгааг бид нэр өөрсдөөсөө өөр хүмүүс дээр хэлэхэд хэцүү шүү дээ. Тийм нэг өөрөө яг үндэ та хэрэгжилжсэн гэсэн судалгаа авахгүй тийм. Гэтэл бидний хувьд бол жишээ нь эн чинь айгүй чухал мэдээлэл байдаг. Эдийн засгийн байдал ойрын үед таархан болох гэж байгаа би өнөөдөр маш том худалдаа авалт хийхдээ жишээ нь эргэлзээ шүү дээ. Тийм үстэй. Яг бол эдийн засгийн нийтлэг одоо төлөв байдал таархан болох гэж байгаа би өнөөдөр маш том худалдаа авалт хийчихвэл тэр худалдаа авалтаа зээлэр ч юм уу жишээлбэл худалдаа авалт тий одоо ингээд орон сууцны ипотекийн зээл эдгээр чинь өөрт нь одоо маш том эрсдэл үүсэх юм байна гэж харна гэсэн үг шүү дээ. Тийм учраас жишээлбэл энийг байдал жоохон сайжиртал тийм ээ хоршлуулдаг ч юм уу хүлээдэг ч юм уу ийм одоо нөгөө юм байна. Бизнес ихний хувьд гэдэг тодорхой одоо бүтээгдэхүүнүүдийнхээ худалдаа авалт ч юм уу тийм хөрөнгө оруулалтаа бас хугацааг нь одоо нөгөө хойшлуулах, наашлуулах гэдгээр иймэрхүү одоо шийдвэрүүдэд нь бол хэрэгтэй. За яг төрийн байгууллагууд болохоор бид нар одоо энийг өөрсдөө баг нөгөө мэдээллийн ингээд яг хэлж өгдөг. Ялангуяа төсөн мөсвийн одоо бодлогын үеэр тухайн нөхцөл төл байдал өөрчлөгдөхөөр байх юм бол энэ мэдээлэл өгдөг байгаа. За их өөдрөг байдлаар төсөөлч гэсэн байж ажиллаа хэрэглэгчийн идэвхтэй индекс жоохон таархан байна гэсэн юм уу гаргаж ирж байгаа бол жишээ нь одоо бол одоо юу гэх юм бэ энэ төсөөлөл арай жоохон зөрүүтэй байгаа юм байна гэдгийг одоо хардаг л ахал да бид нар ч гэсэн одоо төсөөллөөс бол манай одоо хэрэглэгчийн дунд байгаа юм тэгэл арай жоохон өөр байна гэдгийг нь хэлдэг байгаа. Өмнө одоо энэ юм дээр гэхэд одоо хүлээлтэн дээр гэхэд тухайн үедээ бас яг зарлагыг их нэмэгдүүлэх ч юм уу эсвэл одоо үнийн бодлогонд энэ маань хэрэгтэй мэдээлэл өгч байгаа гэсэн хаашин чиглэлийн өөрчлөлт вэ? Хэрвээ инфляцийн хүлээлт өндөр байгаа бол чинь нэмийг хэлэх бодлого бол цагаа болохгүй арай жоохон зөвхөмжгүй байна ч гэдэг юм. Тэгэхээр зэрэг бодлогын байгууллагууд бол өөрсдөө яаж одоо нөгөө хэрэглэхээ бол бас харж байгаа. Энэ маань бол нөгөө маш том бүлгийн худалдаа маш том бүлгийн хүлээлтийн тухай ярьж байгаа учраас бусад одоо өндөр хүчлэлтэй улсууд ч гэсэн тийм болохоор л энд анхаарлаа хандуулж байгаа шүү дээ. 60-70% манад бол яг 60% та хамгийн ихтэй байдаг нэг хэрэглэгчийн одоо өрхийн хэрэглээний зарлага маань Америкт бол жишээлбэл 70 орчим байдаг. Тэгэхээр чин зэрэг тийм том одоо нэг зах зээл тийм том бүлэг худалдаа авагчид өөрсдөө нөгөө эдийн засгийг юу гэж харж байгаа юм өөрөө эдийн засгийн ойрын үеийн төлөв байдал ямар байхаар бол одоо талаар маш том мэдээлэл өгч байна гэсэн үг л тийм. Тэгэхээр яг одоо байгаа хэрэглэгчийн одоо шийдвэр гаргах тэр итгэлийг нь яг ингээд бодолтоор хэмжээд гаргаад ирж байна гэсэн үг юм тийм. Ерөн судалгаа маань яг тогтмол хугацаанд танилцуулагдаж байгаа юу? Улирал болгон гарахдаа яг одоо дараа улирлынхаа тэдэнд ч гэдэг юм уу тийм тогтмол хугацаа байдаг болов уу? За юу бол бид нар яг энэ дээр одооноос л яг анхаарч эхлэх гээд байна. Яг нь тогтмол гэж хэлэхэд бол бас яг одоохонд болж байгаа нь хэцүү. За жишээлх юм бол одоо бусад 3 улирал ялангуяа 3, 4, 1-р улирал бол харьцангуй яг тогтмол тухайн дараа сарынхаа нэг
дундуур бол ер нь мэдээлэгдээд явдаг. Харин хоёрдугаар удирдлагын маань нөгөө бид нар бас хэрэглэгчтэй бодоод нөгөө наадам эднэр гэдэг ингээд тэр байдлаас нь болоод арай жоохон анхаарал нөгөө эдийн засагт ажил үйлстэй анхаарах үед мэдээлэл зүгээр болоод бас нэг жоохон хугацааг нь өөрчлөд идэг тал байсан. Тэгээ одоо болохоор зорилго бол юу гэхээр бүр тодорхой өдөр яг нэг статистикийн хорооноодод жишээ нь товлсон өдрөө яг мэдээлэл яваад байгаа шүү дээ. Тэгээ ийм байхаа байлгах зорилго одооноос тавиад ингээд явж байгаа. Тэр цаашдаа бол яг товлсон өдрийн мэдээлэл бол гардаг болно. Одоо судалгаа маань ингээд олон нийтэд нээлттэй танилцуулж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол танай байгууллагын зүгээс ингээд нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа судалгаа гэж харагдаад байгаа байхгүй юу? Ингээд ямар ч үн төлбөргүйгээр нээлттэй танилцуулагдж байгаа. Энэ тал дээр ер нь яг ийм төрлийн судалгаа хийх судалгааны байгууллагын хувьд хэр ачаал болдог вэ? Юу бол яг үнэндээ одоо нөгөө яг нийгмийн хариуцлага гэдэг бол яг тийм нөгөө өөрсдөө болохоор тэгж бол яг нөгөө зорилго тавьж ингээгүй ч гэсэн уг ажил нь ийм л болчиход байгаа юм. Тэгээд анхнаасаа нөгөө индекс маань өөрөө олон нийтэд ингээд танилцуулагдаад явчихсан. Тэгээд бид нар ч гэсэн нөгөө тасдуулахгүй байхын төлөө гэл ингээд ажиллаад яваад байсан. Тэгэл нөгөө хүмүүст энэ нэг мэдээллийг нь гаргаад өгч юмсан тий бодлого боловсруулагчдад бас хэрэгтэй мэдээлэл өгөх юмсан. Ялангуяа нөгөө бид нар манай одоо юуны компани судлаач чинь ерөнхийдөө макро чиглэлийн хүмүүс тэгээ нөгөө макро эдийн засгийн чиглэлийн хүмүүс болохоор ийм мэдээлэл маш их ач холбогдол. Ялангуяа макро бодлогонд бол маш чухал мэдээлэл гэж өөрсдөө ач холбогдол өгдөг болохоор энийг бол бас нэг талаас мэргэжлийн одоо үүднээсээ ч гэдэг юм уу ингээд таслахгүй гэдэг. Хоёрдугаарт манай судлаачид бас нөгөө тоон өвдөлтөд маш их ажилладаг хүмүүс. Тийм учраас бол нөгөө тоон өвдлийн тасралтгүй байдалтай аргачлалын тасралтгүй байдал одоо тууштай байдал гэдэг ийм юмд бол маш их ач холбогдол өгдөг. Тэгээ энэ талаасаа болохоор одоо мэргэжлийн үүднээсээ энэ мэдээллийг бол яг ингээд өгөөд яваад байсан. Тэгээд тууштай одоо олон жил явсны эцэс ингээ хүмүүс бас хэрэглээсэй л гэж боддог байсан. Хамгийн гол нь хүмүүс хэрэглээсэй бид нар ингээ гаргаад өгч юм тий. Тэгээд тэрийг бол хэрэглээсэй гэдэг. Энэ бол мэдээч зардалтай яа гэхээр эн чинь зөвхөн одоо нөгөө ямар хүрээг хамарсан ямар хугацааны давтамжтай хийгддэггүй гэдгээс харахад та бүгдэд бол зардалнаа ойлгомжтой байх тийм чинь улирал дутамдыг хичнээн өрхийг хамруулад тэгээ улсын хэмжээнд ингээд дээр нь энэ болгоны чинь шинжилгээ тайлан гэл ингээд энэ бүх ажлыг бид нар одоо хийж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг зардлын хувьд бол мэдээч бас мэдэгдэхүйц юм зардалтай бас судалгаа л да. Гэхдээ одоо нэг талаас бол энэ маань олон нийтэд хэрэгтэй одоо мэдээллийг өгч байгаа. Бид нар ч гэсэн өөрсдөө тийм нэг шийдвэрээ хүн болгон ингээд яг тэр зөв мэдээлэл дээр тийм ээ үнэн бодтой мэдээллээр суурилж шийдвэрээ гаргах юм бол эдийн засагт ч гэсэн нөгөө шийдвэр сонголтууд маань бас одоо байгаа нөөцтэйгээ их зохицсон тийм ээ юм оновчтой одоо шийдвэр сонголтууд байх болоо гэж одоо үздэг үүднээс бол энийг бол мэдээлээд ингээд явах юм аа. Зардлын юм бол мэдээж байгаа. Тэгээд яг өөрсдөө одоо нөгөө бусад үйл ажиллагаанаас л энийг одоо санхүүжүүлэх явдаг да. Ер нь нөгөө нэг судалгааг яг хаанаас хэрхэн авч болох талаар дурдаад өгчүүл зүгээр юм уу? Тэгээ дээрэс нь нөгөө нэг бүр нөгөө анх хийж эхэлсэн 2009 оноос эхлээд ийм нэгдсэн ийм өвдлийн сан бас нээлттэй байдаг болов уу энэ талаар? Судалгааны нөгөө улирлын тайлан бол NRCC CGM гэдэг манай компани сайтнаас тоо мэдээлэл гэдснээс авах боломжтой. PDF-ээр бид нэр байршуулад явж байгаа. За тэгээс NRCC-ийн нөгөө Facebook хуудсан дээр бас тоо бүрэн тэр тавьсан дараа бид нэр тавиад яваад байгаа. За тэгээд тэр сүүлийн 3 удирдал хийсэн ковидын нөлөөтэй бас тусдан тэр тайланг тавиад явж байгаа. Мэдээллийн сангийн зүгээр энэ гэсэн 3 бүрэлдэхүүнийг л одоогоор бид нарт нээлттэй яасан. Бусад сангийн хувьд бол одоохондоо динамик тоо сан өглөө цуглуулж байгаад яг эрэлтээ харж байгаад ямар байдлаар өгөө яах вэ гэдгээ бол шийдэндээ. Яг одоохондоо бол энэ 3 өгөгдөл чинь индекс шүү дээ хэрэглэгчийн итгэл индекс тийм тэрний маань яг 3 үндсэн үзүүлэлтээр бид нар өгөөд явж байгаа. Хүмүүсийн нэг хүсэлтэй тийм нээлттэй тийм нэг хүсэлт өгөөл тэгээл нөгөө өгөөл явж байгаа л да. За тэгвэл манай сонсогчдын судалгааны талаар сонирхвол
NRCC-ийн эмийн сайт болон NRCC-ийн Facebook-ээр холбогдох боломжтой юм байна. Ер нь Монгол улсад яг энэ судалгааны салбарын хөгжил та бүхний бодлоор ямар хөө түвшинд байна? Яг нөгөө судалгааны үнэлэмж яг ямар хөө байна? Энэ талаар цөмөрөө ярилцвал. За судалгааны салбарын хөгжлийн хувьд гэвэл яг судалгааны салбар маань ер нь судалгаа маань бол одоо энэ эдийн засгийн өрсөлдөөн бол хамгийн гол тодорхойлогч одоо нөлөөлөгч хүчин зүйл юм байна гэдэг нь макро эдийн засгийн өрсөлдөөн чиглэлийн судалгаанууд бол хэдийний одоо нөгөө батхан бодлогыг гаргаад тавьчихсан. Тэгэхээр манай улс ч гэсэн өнөөдөр урдцтай өснө гэвэл судалгаа бол яахааргүй одоо шууд түүний одоо хэр хурдан өсөх вэ гэдгийг тодорхойлох юм болчиход байна л да хүчин зүйл. Тийм болохоор ач холбогдол их хөгжиж өмнө нь бол үнэхээр бас цаашаа гооштой байна. Одоо төрийн байгууллагуудын хүрээнд ч гэсэн тэр оюун байгууллагуудын хүрээнд ч гэсэн тэр судалгаа хэрэгтэй гэдгийг бол эхний ээлжинд одоо дор бүрний хүлээн зөвшөөрч байна. За гэхдээ яг саяны таны одоо хэлсэнчлэн судалгааны нэгдүгээр үнц нь одоо ямар байна вэ? Тийм ээ, судалгаа хийх чадвар ямар байна вэ гэдэг бол маш чухал. Тэгэхээр судалгаа маань өөрөө бас тодорхой одоо юм хүмүүн капиталыг шаарддаг. Тодорхойч гэж маш их хүмүүн капитал шаарддаг юм салбар шүү дээ. Тэгэхээр бусад одоо салбараас онцлог ялгаатай нэгөр хүний одоо тэр боловсрал, хүний туршлага, судалгааны одоо тэр судалгаа хийж хөрөнгөлүүлсэн туршлага бол хамгийн чухал хүчин зүйл юм байдаг байгаа. Тэгээд энэ талаас бол мэдээж өндөр боловсралтай одоо бэлтгэгдсэн судлаачид бол цаашдаа судалгаа хэр одоо өндөр түвшний судалгаа хийх үедээ шууд тодорхойлох хүчин зүйл нь болдог байгаа. Тэгэхээр энэ талаас бол манад ахис дэвшил одоо дөнгөж гараад л явж гин тэ хүмүүс бэлтгэгдэж гин бас тийм хүмүүс ирж гин. Гэхдээ би энийг бол миний бодлоор бол би одоо нэг юм ихтэй шатлалтай байна л гэж хэлмээр. Энэ талаас чадвархын хувьд бол бид нар маш одоо хомс юм төвшөндөө байна. Гэхдээ яг хоо эрг хандлага байна тийм хүмүүс улам бүр бэлтгэгдээд одоо эрхэн ирээд тэ тэндээ үлдэхин үлдээд гээд ингээл явж байна. Тийм учраас нөгөө судалгааны чанарыг тодорхойлох юм чи өөрөө судалгаа их чадвартай одоо баг судлаачид бол байх хэрэгтэй. Тэр судалгааг хийдэг арга зүйг бүрэн эзэмшсэн тийм ээ. Зөвхөн одоо нэг сонссон хүмүүс бас хангалтгүй юм байна. Яа тэр энэ маань миний хувьд бол одоо тийм ингээд бас нэлээд олон жил ингээд энэ одоо ажлын эцэст нэг жоохон ингээд нэг нэг зарим аргачлалыг бол тийм нэг ойлгодог хэрэгэлдэг юм төвшнөрөл одоо очиж штэ. Тэгэхээр чинь энэ маань өөрөө нөгөө явн одоо ингэж хийсний хэрээр дадлагжих гэдэг шиг хийсний хэрээр туршлага хөрөнгөлүүлэх замаар бас судалгаа чинь тэр чадвар нь их чухал байдаг юм байна. Тэгэхээр нөгөө онлын хувьд бид нар ингээл хараал за одоо нөгөө тракторыг бол ингэж барьдаг юм аа тий тэндээ одоо нөгөө жолоодлого нь байдаг юм аа эднэргээл харчаад яг жолоо барьж шал өөрсдөө тэр судалгаач гэсэн бас л яг адилхан байдаг юм байна. Яг л тэр аргачлалаа хэрэглээд л тий хийгээд явж ич тэр чинь бас маш их хэмжээний мэдлэг туршлага цуглуулдаг. Тэгэхээр яг тэр талаас харах юм бол бас манай энэ улсад нөгөө судлаачид маань яг л энэ замаар одоо ингээл нэг туршлагажаал явж байгаа шиг байна тий бүгдээр ингээд нөгөө сүүлийн одоо энэ 10 жил ч юм уу бүгд бас нэг өөр өөрсдийнхөө хүрээндээ ингээд судалгааныхаа аргачлалыг эзэмшээл тэрийг одоо хэрэгэлдэг болоод өшөө цааш нь бол бүр хөгжүүлдэг болох төвшөнд очих байх л та. Тэгэхээр нөгөө чадах баг үед судалгааны чанар муу болох тийм бол эрсдэлтэй. Тэгэхээр чадах муутай судалгааны арга зүй гэх одоо нөгөө бүрэн эзэмшээгүй ч юм уу те. Одоо өнөөдөр ингээд бас судлаачдын донд ингээд байж хад санамсаргуу төврийн одоо нөгөө аргачлал яагаад хэрэглэх ёстой юм бэ гэдэг дээр санал зүрхтэй ингээд байж л байгаа байхгүй. Гэтэл энэ чинь стандарт шүү дээ. Хэрвээ ямар нэгэн хүн одоо их олонлогийг төлөөлсөн дүн ч юм уу төлөөлсөн одоо тийм мэдээлэл хэлэх гэж л байгаа бол энэ алтай стандарт байхгүй угаас. Тэгэхээр яг хөр ингээд бидний дунд чинь бас ингээд мэрэгжил нэгтнүүдний маань дунд энэ дээр ингээд маргаантай яагаад яг тэр нэг тодорхой сонирхсан хүмүүсээсээ зорж очиод асууж болохгүй юм бэ гэх юм. Энэ чинь цаана ингээд техник маш өндөр ингээд нэг техник хэрэгж байгаа. Яагаад болохгүй вэ гэдгийг ингээд нотлоход чинь тэгэхээр бас тэр хэмжээгээр тийм хэмжээний нөгөө одоо сургалт тий тэгэл туршлага гэдэг ингээд их хэрэгтэй байдаг юм байна. Тэгээ энэ талаас бол
миний хувьд бол их өөдрөгөр харж байгаа. Яагаад тэгэхээр өнөөдөр бол манай Монголд бол ач холбогдлыг ойлгож байгаа эхнээсээ ингээ хүмүүс бас тэгээ туршлагаж жаад ингээд судалгаа нэлээд хэдэн жил ингээд хийчихсэн ийм арга зүйтэй ингээ болол явж байна. Тэгсэн ч гэсэн одоо хөгжлийн хувьд нэлээд одоо юм юу байгаа учраас нөгөө одоо их анхан шатанд байгаа учраас бол судалгааны чанарын ялгаа бол асар их ажиглагддаг л да. Тэгээ энэ нь бас нөгөө таархан судалгаа нь өөрөө судалгааны арга зүйн нэр хүндийг унгаах, тий судалгааны ач холбогдлыг унгаах бас нэг тийм нөлөө авчираад байна удаа гэх тэн дээр жоохон сэтгэл заримж явдаг. Яг тэгвэл судалгаагүйгээр өнөөдөр бид нэр өндөр хурдтай өслийн тухай ярих ямар ч боломжгүй. Энэ нь бүр бусад улсын практикээр нотлогдчихсан зүйл. Гэтэл ингээд энэ одоо таархан юм хариуцлагагүй ч юм уу тий одоо юу гэдэг нэг юм арга зүйд ач холбогдол өгдөггүй судалгааг жинхэнэ утгаар нь одоо ойлгохгүй хүмүүс ингээ хийж явж байгаа. Тэгээ ингээд нөгөө хийсэн судалгаануудын ач холбогдлыг давхар ингээ унгаагаад байвал бас энэ чинь нөгөө манай улсын хөгжлөл тэр хэмжээгээр бас нэг жоохон хойшоо ухарчих ч юм уу эсвэл урагшаа алхахад хүндрэлтэй тий удаашрах ч юм уу ийм нөлөөтэй байдаг гэж хардаг да. Тийм судалгааны чанар ярин дээр сая алтан цогцлонгоос судалгааны чадвах гэж ярьж штэ тий. Тэгэхээр тэн дээр бас нэг юм нэмж хэлэхэд нөгөө судалгааны чадварыг юу нь яаж хэмжих гэдэг юм бодтой хэмжих үзүүлэлтүүд юу гэж болох вэ бодъё л та. Тэгэхээр тэн дээр бол ингээд зөвхөн нөгөө нэг тухайн салбараараа тэр хүмүүс маань ингээ магистр докторийн зэрэгтэй бас гадна тэр нэг олон улсын сэтгүүлүүдэд хэвлүүлсэн бүтээл ингээ судалгааны бүтээл хэвлэгдсэн байх чи тэд нар бол айгүй том юм нөгөө айгүй тодорхой шалгуур үзүүлэлт тахгүй юу ингээ чадах тэр судлаачууд айгүй үнэхээр яг судалгаа хийгээд тэр нөгөө хүндэнгийн хяналттай тийм ранкт орчихсон тийм сэтгүүлүүд хэвлэгдсэн байна гэдэг бол бас нэг юм судлаачийн нөгөө нэг чадхыг бодтоор хэмжиж харуулсан. Тэгэхээр манай нөгөө одоо энэ судалгааг хэрэглэж байгаа хүмүүс жишээ нь судлаачийн одоо чадвар эднийг яаж мэдэх вэ гэхээр нэг тийм нэг тухайн салбарын нөгөө мэрэгжлийн сэтгүүлүүдэд тэр судлаачийн бүтээл хэвлэгдсэн үгүй юм гэдгээр нь бас харах боломжтой. Тэр нь бол хүнд одоо манай одоо засгийн газраас ч Монголын сэдвийн биш шүү дээ. Тэр чинь олон улсын одоо төвшин дээл хүн ингээл гуглээр шалгаал харчих боломжтой. Тийм баггүй. Тэгээд жишээ манай салбарын хувьд бол RIPEC гэдэг ийм нэг сайтн дээр ингээд эдийн засгийн байгууллагуудыг судлаачдыг ингээд нөгөө тэр байдлаар ингээд ирэмбэлчихсэн тийм юм байдаг. Тэгэхээр нэг тиймэрхүү бас нэмэлт одоо мэдээлэл болох тийм юу аахгүй. Тэгэхээр алтан шинжилгээ дараа алтан цэцэрлэг хэлээд байгаа юм. Тэр чадвах гэдэг юм яаж хэмжих юм бэ гэдэг дээр бас тийм нөгөө шалгах боломжтой тийм зүйл аахгүй. Тэр одоо үнэхээр мундаг чадвартай тэр бүтээл хэвлүүлсэн хүн гэдэг бол айгүй сайн одоо тэр яг судалгааны харж маш сайн эзэмшсэн байна гэдэг нэг том юм шалгуур үзүүлэлт. Тэр тийм нөгөө манай бидний хийж байгаа судалгаа илүү чанартай байх тусмал хэрэглэгчид илүү ашиглах болно. Тэр үднээсээс яг судалгааны салбар илүү хөгжих халтай. Тэгээд нөгөө бас нөгөө талаас нөгөө хэрэглэгчд маань өөрсдөө бас нөгөө давхар ингэж судалгаа ийм ач холбогдолтой шүү нөгөөдөл шинжилгээ эдгээр чинь аягүй ач холбогдолтой шүү гэдэг нэг тийм ойлголт бас одооноос л арай эхэлж байгаа юм болов уу гэж харагдаад ялангуяа энэ нээлттэй өгдөл гэж ярих болсон энэ технологийн дэвшилтэй холбоотой юм өгдлүүд аягүй нээлттэй ийм хэмжээний өгдөл бий болсон ч гэдэг ч юм уу иймэрхүү шалтгаанаар илүү эргэлттэй болсон юм болов гэж бас харагдаад байгаа. Тэгэхээр цаашдаа бол судалгааны салбар хөгжих нь угаасаа тодорхой байх. Гэхдээ бидэнд бол маш их хийгдэх гэж анхаарах зүйлүүд байгаа юм шиг харагдаж байгаа. Тухайлх юм бол судлаачид бид нар чинь ингээд судалгаа хийчихэд тэгээд нөгөө нэг олон нийтэд яг хүргэх тал дээр ингээд нэг жоохон хүндрэл үүсээд идэв штэ. Яг нөгөө нэг илүү юм олон өргөн хүрээний хүмүүст яаж судалгааныхаа үр дүн хүргэх вэ? Бидний зарим судалгаа зөвхөн л нөгөө салбар дотроо ингээл үлдчихэд идэг. Тэгээ нөгөө мэрэгжлийн хэдэн хүмүүс мэл хоорондоо ингээд ярилцаад идэг. Тэнгүүд нөгөө яг энгийн хүнд салбарын бус хүнд яаж энэ судалгаагаа ингэж аягүй ойлгомжтой мөртлөө нэг тийм илүү сонирхолтой байдлаар яаж хүргэх вэ гэдэг нэг том асуудал дандаа л тулгараад идэг.
Энэ тал дээр ер нь танайхан гэж яг нэг талаасаа бизнесийн байгууллага шүү дээ тий. Тэгэхээр яг энэ тал дээр ер нь яаж ажиллавал зүгээр юм шиг ер нь ийм ингээд ажиллаж байгаа явцад ер нь юу анзаарэгдэж байна энэ тал дээр. За маш сонирхолтой асуулт. Маш бас асуусан их баяртай байна яг ингэж асуусан. Яг тэгэхээр бид нөгөө судалгаа хийж байгаа хүмүүсийн хувьд бол энэ одоо тэгээд бид нар хийх нь яг тийм нэг юм хийгээд байдаг. Тэгтэл тэрийг ингээд хэрэгтэй гэдгийг нь яаж хэрэглэх гэдгийг нь яаж хүнд хүргэх вэ гэдэг бол одоо манай байгууллагын хувьд бол яг одоо ингээд өнөөдөр санаа зовж байгаа тавьж эхэлж байгаа асуудал. Тэгэхээр яг л шинэлэг дөнгөж бид нар бас санаа тавьж байгаа. Тэгээд нэг одоо бидний одоогор төлөвлөлөд явж байгаа нь юу ихээр зэрэг нөгөө өөрсдийнхөө одоо нөгөө хийж байгаа судалгаануудыг энэ олон нийтэд одоо энгийн үг хэлэхээр тэгээ маш сонирхолтой байдлаар ингээд нөгөө хүргэе гэсэн юм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Тэгэхээр зэрэг нь бол нэг яг өөрсдийнхөө юугаараа дамжуулаад нөгөө компанийнхаа захин хуудас фэйсбүүкээр дамжуулаад энэ хэлбэршүүлсэн одоо нийтлэл маягийн хэлбэрт оруулаад маш богинохон тэгээ хамгийн гол юм нэг агуулчихсан гол мессежийг агуулсан тийм хэлбэршүүлсэн нийтлүүд гаргая гэсэн ийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Тэгэхээр яг анханаас нь гаргаад хэлэхээр бас танайхан сонирхоод харна үсттэй. За тэгээд мэдээж нөгөө явандаа бас сайжраад явах. Энэ бол бас бидний нөгөө олон улсад хийж байгаа судалгаанууд ялангуяа экономиксын салбарт бас энэ маань бол их ач холбогдол үүж сүүлийн үед ингээд өндөр ач холбогдол үүж байгаа зүйл л дээ. Энд ингээд эдийн засгийн шинжилгээ ухааныхаа хүрээндээ бид нэг юм хийгээд байна. Гэтэл энийг яаж тэр олон нийтэд хүргэх юм? Яаж хэрэглүүлэх юм бэ? Тэгээд тухайлбал одоо Америкийн эдийн засгийн холбооноос гэхэд бол яг ингээд айгүй юм сонирхолтой одоо эмпирикийн судалгааны ажлуудыг юм хэлбэршүүлсэн нийтлэл маягаар бол ингээд хүргэдэг болчиход байгаа. Тэгээ тэндээс бас бид нар ингээд өөрсдөө эдийн засгчид болохоор бас тэнд их анхаарал тавьж байдаг. Тэгээ тэнд гарч байгаа хандлагуудыг хараад одоос өөрсдөө энэ дээр нэг тийм ажил төлөвлөд явж байгаа. Ерөөсөө нөгөө хийгдсэн академик судалгаагаа тийм хэлбэршүүлсэн нийтлэл болгож хүргэх. Тэгээд энэний чинь нөгөө давуу тал нь юу гэхээр одоо бас нэг судлаачдын хувьд нэг юу байгаад байгаа шиг байна. Нөгөө судалгаагаа ингээд яг өөрийнхөө аргачлаар яг тэр нь одоо ингээд шинжилгээ ухааны одоо юм даацтай ийм судалгаа хийчихээр тэрнийг хүмүүс ойлгохгүй гэж бас бодсондоо ийм хялбар нэг юм болгож тийм ингээд нэг юм энгийн хүмүүс сайн ойлгохгүй бас мэргэжлийн хүрээнд болохоор жоохон стандарт гологдоод тийм нэг иймэрхүү юм бас олцоод байгаа шиг санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ хэлбэршүүлсэн нийтлэл юм бол давуу тал нь юу гэхээр өөрөө тэр уг нөгөө даацтай судалгаа байна. Тэр судалгааг хялбар болгоод хүмүүст мэдээлээд мэргэжлийн ч юм уу сонирхсан одоо бусад салбарын хүмүүс харуул цаана нь яг аргачлаараа хийгдчихсэн судалгаа нь байж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол айгүй нөгөө одоо жинхэнэ утгаараа бол тэр хүмүүст мэдээлэл хүргэх хэлбэр юм байна гэж бид нар хараад тэгээ ийм ажлыг бол одоо төлөвлөөд хийгээд эхлээл ингээд явж байна. Өстой сонирхолтой юм байна. Тэгээ бас та нарын энэ хэлбэршүүлсэн нийтлэлийг хүлэе. Яг үнэ нөгөө судлаач чинь яг нөгөө өөрийнхөө нөгөө илүү академик үг хэллэгээ ашиглаад ер нь судалгааны бүтээлч угаасаа л хийх ёстой юм чинь тэгэл нөгөө аргачлаа ингээд тайлбарлаад бичгтэй ч гэсэн хийдэг. Тэгэхээр нөгөө салбарын бус хүн ойлгохоо шууд амар уйдгартай юм шиг санагдал ингээд орхичдаг шүү дээ. Тэгэхээр яг хэлбэршүүлсэн нийтлэл гээд энэ айгүй сонирхолтой санагдаж байна. Манай тунгаахын хөгжлийн улангаас болохоор энэ өнгөлийн үрслэл гэдэг тал руу ер нь анх байгуулагдахтаа ч гэсэн нөгөө илүү энэ тал руу жоохон ажиллагээд тэгээд нөгөө судлаач, дизайнер, тэнгүүтлээ программист гэсэн энэ гурван талыг ингэж нийлүүлсэн байдлаар одоо судлаач хүмүүс судалгаанд анхаарал судалгаа хийчихлээ. Тэнгүүт нь тэрийг нь одоо график дүрслэлийн хувьд яаж илүү одоо өнгө тэр дизайны шийдэл нь ямар хөө гэдгийг дизайны талаас нь тэнгүүтлээ тэрийг илүү интерактив болгодог ч юм уу эсвэл өвглийн цан байдлаар одоо онлайн байршуулдаг ч юм уу тэр талаас нь программист IT-ийн хүмүүс ажилладаг ч юм уу нэг юм баг болж ажиллуулт нэг тийм айгу гоё бүтээл гарах юм шиг ер нь нэг тийм одоо юутай яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо яг судлаач хүн өөрөө ингээд нөгөө нэг гоё дизайнтай хий дээрэс нь юм гоё нийтлэл болгохыг ингээд бас нэг нэмэлт чадвар шаардаад
Одоо гоё бичдэг, нэг тийм гоё сэтгүүлчийг бичдэг ч юм уу, эсвэл нэг тийм гоё өнгө мөгний зохицлыг ингээ гаргацдаг нэг тийм давхар чадвар шаардаад тэнгууд чинь хүн болгонд тийм чадвар байх боломжгүй. Тэнгууд арай илүү багийн ажиллагаа юм шиг бас харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар болохоор өвдлийн өрсөлдөл талаас нь нэг жоохон ер нь анхаарал явах талаас нь ажиллах сонирхолтой байгаа. Тэгээ бас танай хэрэглэгчийн итгэлийн индекс нэг нээлттэй судалгаа учраас бид нар бас танай судалгааны ингээд гол үр дүнгуудыг ашиглаад бас өвдлийн төсөл хийх боломжтой ах гэж бодож байна. Тэгээд энэ тал дээр бас ингээд ерөнхийдөө энэ подкастаараа дамжуулаад энэ талаар ер нь яриад явж байгаа. Танах дээр бас нөгөө сургалтууд хийж байгаа шүү дээ. Энэ сургалтуудынхаа тухай бас хүмүүст мэдээлэл өгвөл. Сургалтуудын хувьд бол манайх яг одоогоор нөгөө бэлэн одоо юм хөтөлбөртөө явагдчихсан юм сургалтуудаас л ихэд тий бид нар бас яг ойрын үед ингээд бас өөр эрэлттэй байж магадгүй гэсэн юм сургалтын юмнууд дээр бас ажиллах гээл байж байна. Яг одоогоор бол манад төвөр судалгааны аргачлалын судалгаа сургалт байгаа. Тэгэхээр зэрэг яг төвөр судалгааны дизайныг яаж гаргадгийг, ямар аргачлалууд байдгийг, ямар одоо нөгөө нөхцөлд, ямар одоо нөгөө их олонлогийн хувьд одоо ямар аргачлалаар хийх юм те үр дүнтэй юм. Яагаад тэр аргачлал нь тохиромжтой вэ гэдэг ингээд ийм одоо сургалтууд байна. За сургалт байна. За нөгөө сургалт нь болохоор нөлөөллийн үнэлгээний аргачлалын бас сургалт байгаа. Тэгээ энэ сургалтын хувьд бол яг бид нар яг өмнө нь бэлэн байгаа нөгөө сургалтын хөтөлбөр жоохон агсан түвшний хөтөлбөр байгаа даа. Тэгээ энийг жоохон бас яг өнөөгийн нөхцөлд хүмүүст яг хэрэгцээтэй байгаа арга дээр нь одоо суурилсан байдлаар модулийн жоохон өөрчлөх юм ажил бол хийх явж байна. За нөгөө сургалт нь болохоор статагийн сургалтууд байгаа. Тоон хөгжил дээр ажилладаг тийм ээ. Ялангуяа микро датан дээр ажилладаг хүмүүсийн хувьд бол статаг одоо нэг хэрэгтлэх юм шаардлага хэрэгцээ байдаг. Тэгэхээр зэрэг ийм одоо бас сургалт бол байгаа. Нөгөө судалгааны салбартаа сургалтууд аягүй ховор байдаг шүү дээ. Энэ академик сургалтаас гадна одоо нөгөө нэг ялангуяа нөгөө маркетингийн судалгаанууд бол Монгол аягүй ер нь бол гайгүй хийгддэг шүү дээ. Тэнгүүд тэн дээр ажиллаж судлаач эсвэл оюутан хүүхдүүд ч юм уу ийм нэмэлт байдлаар сургалт авах хэрэгцээ ер нь байгаад идэг юм шиг тэгсэн мөртлөө яг ийм мэрэгжлийн түвшний тийм сургалт бол ховор идэг юм шиг санагддаг. Тэгээ бас танай сургалтууд аягүй ач холбогдолтой ийм гоё сургалтууд санагддаг. Ер нь хэрэглэгчийн итгэлийн индексээс гадна танайх ямар судалгаанууд дээр ажилладаг вэ? Өөр одоо захиалга судалгаанууд хийдэг байхын талаар яг манайхаас бол одоо нөгөө өөрсдийн нөгөө хийдэг судалгааны хүрээнээсээ гэвэл одоо хөдөлмөрийн зах зээлийн судалгаанууд дээр бид нар их ажилладаг. За яг бидний одоо нөгөө эрдмийн судалгаа гэх юм уу академик судалгаа бол хөдөлмөрийн зах зээлтэй холбоотой судалгаанууд байгаа. За энэ дээр тэр дундаа болохоор нөгөө бодлогын нөлөөллийн үнэлгээний одоо хоёр ч том судалгааг бол бид нар хийчихэд байгаа. За энэ нь бол нэг одоо юм нь бол судалгаа нь бол богино хугацаанд мэргэжил олгох сургалтын хөтөлбөрийг үнэлэх улсын хэмжээнд хэрэгждэг юм нэлийн томоохон хөтөлбөр байгаа. Тэгээ энийг бол бид нэр үнэлгээг нь хийсэн. Тэгээ үнэлгээ хийсэн ажил маань болохоор одоо утгагүй World Economic Review-д бол хэвлэгдэх гэж байгаа. Тэгэхээр энэ маань бас одоо хөгжлийн салбарын бол нэлийн сайн фокус төлөвлөлтийн нэгэнд хэвлэх болсон бас баяртай байгаа. За нөгөө нэг үнэлгээ нь болохоор энэ цэцэрлэгийн үн төлбөргүй нэг цэцэрлэгийн хөтөлбөр шүү дээ манай улсын. Тэгэхээр энэ хөтөлбөрийн яг ээжийн ажил эрхлэлтэнд үзүүлж байгаа нөлөө, ер нь эцэг эхийн ажил эрхлэлтэнд үзүүлж байгаа нөлөөг үнэлсэн бас энэ судалгаа. Тэгээ өнгөрсөн жил бид нар энэ судалгааныхаа тухай нөгөө судалгааны баг маань ингээд тайлан яваа тавьсан байгаа. За мөсийн одоо нөгөө судлаач багш нарын энэ баг энийг бол хийсэн. За манай компаниас болохоор одоо Соёлмаагш бид хоёр яг энэ судалгаан дээр ажилласан. Мөн одоо хөдөлмөрийн зах зээл дээр бол ер нь бол нэлээд хэдэн тооны судалгаанууд хийсэн байгаа. За хүйсийн ялгаатай байдлын тухай бас судалгааг бол хийсэн байгаа. Тэгэхээр зэрэг хөдөлмөрийн зах зээл дээр нэлээд бас анхаарал татдаг асуудал маань бол цалингийн хүйс эрх ялгаатай байдал гэдэг эрэгтэй эмэгтэй хүмүүсийн цалин тийм ялгаа үүсчихсэн. Тэгээ энийг одоо яаж энэ ялгаатай байдлыг одоо
юунаас болоод байгаа юм бэ гэх юм үнэлэх юм ажлууд бол яг сүүлийн үед хийгдсэн ажлууд бол бас ийм ажил бас одоо ингээ хийгдээд явж байгаа ажлууд бол солимогч бас нөгөө судалгаануудаас дуртвал зүгээр ах тийм нөгөө авилгал орлогын тэгш орлого барилтанд ямар нөлөө үзүүлдэг вэ гэдэг тийм чиглэлийн бас судалгаа хийгдсэн байгаа. Нөгөө судлаачдын манай компани одоо судлаачдын судалгаанууд гэхээр тэг өшөө нэмж хэлэхээр ер нь олон төрлийн судалгаа хийдэг ийм судлаачд байгаа л да. За тэгээд миний хувьд бол тийм тэгээ бас бичил санхүүгийн орлого барилтанд үзүүлэх нөлөө гэдэг ийм судалгаанууд хийсэн. За мөн өөр бас одоо Эрдэнэт гээд судлаач байгаа. Манай компанид хамтарч ажилладаг хамтрагч судлаач. За энэ хүн болохоор эрсдлийн шинжилгээ тэгээд түүхий манай эдийн засгийн түүхийдээс их хамааралтай эдийн засаг тэгээд тэр түүхийдийн өмнөний судалгаа тэгээд прогноз хийх. За тэгээд энэ шатгууны үнэтэй холбоотой судалгаа эднэр хийдэг. За тэгээд ерөнхийдөө өнөөдрийн бидний төлөвлөсөн цаг маань өндөрлөж байна. Тэгээд манай ярилцлагын одоо урилгыг хүлээн авч оролцсон та хоёртаа маш их баярлалаа. Баярлалаа. Ингээд өнөөдрийн маань подкастын дугаар өндөрлөж байна. Өнөөдөр бид нар хэрэглэгчийн итгэлийн индексийн тухай NRCC компани гүйцэтгэх захирал доктор Алтан Цэцэг мөн NRCC компани судлаач доктор Соёлмаа нартай ярилцлаа. Тэгээ та бүхэн энэхүү судалгааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл NRCC-ийн имэйл болон NRCC-ийн Facebook хуудас руу холбогдох боломжтой. Ингээд дараагийн 7 хоногт бас нэгэн сонирхолтой зочинтой уулзлаа. Түр баяртай.